За сайн байцгаана уу. Бүгдэнд нэг сайхан өчигдөр мэндийг хүргэе. За өнөөдөр би нэг үзэсгэлэнт найзындаа зочлоод ирж байна. Тэгээд ямар ч гэсэн намайг бас гэртээ өрсөнд баярлалаа. Тэгээд өнөөдөр цоомотоогоо бас нэлээд бас урт яриа өрнүүлэх болов уу гэж бодоод байна. Юуны өмнө цоомотоо энэ өчигдөр мэндийг хүргэе. За баярлалаа. Анх удаага одоо энэ подкаст орж үзэж байна. Нилээн сандрах болов гэж утсан чинь яг нөгөө гэртээ байгаа болохоор их тайван, гоё байна. Тэгээ найзтайгаа ярьж байгаа болохоор бас гоё юмнууд ярих байхаа гэж бодож байна. Тэг миний хувьд болохоор өнөөдөр яагаад цолмонгоо ингэж урж ийнэ гэхээр цолмоо нэрээ нийслэлийн арчсан намын дэд дараагаар ажилладаг. Тэгээд ер нь бас нэг залуу бас улс төрийн одоо уур амьсгал руу ороод явж байгаа ийм бүсгүй байгаа. Тэгээ тийм учраас бас энэ би цолмонгоос өнөөдөр онцолж байгаа. За тэгээ өнөөдөр би цоомогийнхаа бас гэрт очилж байгаа. Бас энэ би өөрөө бас нэлийн энэ бичлэг хийжлээсэн. Тэгтээ нэг гэрт нь очиж ийм бичлэг хийж үзээгөө тэгээд цоомогийнхаа гэрт очилсондоо бас баяртай байна. Өрсөнд бас дахин баярлалаа гэдгийг хэлье. Өрсөнд баярлалаа. Тэгээд бид түр нийслэлийн арчсан намын дэд дараагаар бас давхар ажиллаж байгаа тийм. Тэгээ Баянзүрх дүүрэгт энэ хотын унгуу хөлт лөө. Тий, ер нь бол хотын юмны хөвгт. Баянзүрх дүүрэг. Тий. Одоо нэг хүмүүс ч нэг өөртөө нэг аймтай нутрах байдлаар ярьдаг шүү дээ. Тэр аймгийн тэр сумын энэ төр гэл. Тэнгүүт цаамаа Баянзүрх дүүрэгт амьдраад одоо яг өөрийнхөө амьдарч байгаа энэ 43 дугаар хороо буюу одоо натур орчинд бол амьдраад 12 жил болж байна. Тэгэхээр энэ 12 жил гэдэг чинь бас нэлээд урт хугацаа. Тэгэхээр бас нөгөө одоо энэ орчин тойрон энэ нөхцөл байдлыг бас нэлээд мэддэг тий. Өссөн одоо мэдэрнэ гэдэг шиг л тийм хүү юм байна тий. Тэгээд цаамотоогоо хоёулаа ч одоо танилцаас баггүй хугацаа үргэлжлэж штэ. Цаамаа маань мэржил юу гэлээ сэтгүүлч юу дээ. Тий, одоо би Монгол Улсын их сургуулийг сэтгүүл зүгээр төгссөн. Тий, одоо мэржлэрээ бас тийм ч их ажиллаагүй ч гэсэн одоо өөрийнхөө 2014 онд сайт нэгээд ээжүүдэд зориулсан зөвлөгөөний мис ээжүүд сегмент гэдэг сайт ажиллуулад одоо 10 жил болох гэж байна. Тэгэхээр бас ямар сайт гэсэн бэ? Мессежүүд. Мессежүүд. За. Энэ сайтны чиглэл нь ер нь юу вэ? Одоо ээжүүд рүү юу, эмэгтэйчүүд рүү гэсэн үг үү? За, ер нь бол тухайн үед би яг 2014 онд жирэмсэн болоод тэг ингээд дандаа ингээд номноос мэдээлэл их авдаг байсан. Тэгээд яг тийм ээжүүдэд зориулсан төрхийн өмнөх, төрсний дараах гээд ер нь ээжүүдэд зориулсан тийм сайт байдаггүй гэдгийг мэдсэн. Тэгээд мессежүүд сегмент гэдэг сайтаа нэг тийм санаа орж ирж ирсэн. Тэгээд эхлээд пэйж нээж ажилуулад тэгээд түүгээрээ дандаа зөвлөгөөнүүдийг уншсан, сонссон гэх мэт зөвлөгөөнүүдийг оруулад сүүлдээ нөгөө гоё тийм одоо манай Монголд байтугай одоо дэлхийд ч гэсэн ингээд гоё ээжүүд байдэн штэ тий. Төрсөн ч гэсэн биеэ айгу гоё авч авдаг. Тийм ээжүүдийн бас зураг мураг их оруулдаг байсан. Тэгэл цаашаа дэлгэрэл сайт маань бий болсон да. Одоо л тэгэхээр яг нөгөө ээжүүд, эмэгтэйчүүд рүү л ер нь чиглэсэн дэ хэрэгцээтэй мэдээллүүдийг хөргөдөг л тийм платформ маркер өгж байгаа юм шүү дээ. Тий. Яг бид нар чинь нөгөө ирчүүд чинь бас нөгөө тийм нэг сонирхдаг юм байна. Тэгэхээр бас нэг мэдээлэл өгөхөд мессежүүд гэж бас нэг эмэгтэйчүүд чиглэсэн бас сайт байд юм байна гэд мэдхгүй хүмүүс нь бас мэдээд очих хэрэгтэй юм болов уу гэж бодлоо би. Би бас нэг зочилж үзье да. Бас биднэрт бас хэрэгтэй юм байдаг юм билээ тий. Аудио зориулсан мэдээлэлүүд их байгаа. Одоо яг эрхэлж байгаа за сайт бол ингээд ямар ч гэсэн өөрийнхөө мэргэжлэлтэд хөтлөгдөөд бас тий ингээд ямар ч гэсэн өөрийнхөө сонирхлынхаа дагуу ингээд явж байгаа юм байна тий. Одоо яг үндсэн эрхэлж байгаа ажил нь юу хийж байгаа одоо? 2019 оноос хойш ер нь гоо сайхны одоо бүтээгдэхүүний худалдааны бизнес эхлээд одоо ерөнхийдөө бол нэг Турк, Хятад, Канад гээд ямар ч байсан хэдэн брэндүүдийг аль биесээр оруулж ирээд бөөний төв болоод ер нь ажиллаулж байгаа. Энгийнээр тайлбарлал гоо сайхны бөөний төв. Энэ бол олон улсын брэндүүдийг Монголдо авчирж иж Монголын одоо иргэдтэй хүргэж байгаа худалдаалдаг тийм.
Аа зөв. Би бас гоо сайхнаас өөрөө холхон. Яг гоо сайхан ярьцгаа нөгөө асуулт ирээс амар олон асуулт орж ирдэг юм байна. Өөр юм асууж байна. За тэгээд одоо хоёулаа чинь бол ингээд залуу тий үеийн залуучууд. Би юу яах гэж сая нөгөө танилцуулгад нийслэлийн ардчилсан намын дэд дараагаар ажиллаж байгаа гэдэг. Хэллээ шүү дээ. Тэгээ улс төрийн ярихад бол нээлттэй байх тийм ээ. Болно. Тий. Тэгээд би миний нэг зүйл асуух гээд байгаа зүйл нь юу гэхээр улс төрлөө ер нь одоо ингээд яагаад хөтлөгдөд ороод ирв ирнэ. Тэр талаас нь бас ингээд сонирхохмоор байна. Бас олон хүмүүс бас сонирхохыг хүсэж л байгаа. Намаач нэг сонирхолтой. За яхаа зүгээр ингээд би юу яасан? Ерөнхийдөө л багаасаа нийгмийн маш их идэвхтэй байсан. Тэгэл угаасаа хүүхдтэй ээжүүд болох нь л ингээд орчноо осоо эхэлтээ шүү дээ тий. Одоо бид нарын одоо миний амьдарч байгаа орчин ямар вэ тий? Яг одоо манай Баянзүрх дүүргийн одоо 43 дугаар хороо буюу Натуурт тий алга дарамхан жижигхэн газарт одоо 100 гаруй байр одоо шамбаралтсан байдаг. Энэ дунд нэг улсын том цэцэрлэг байхгүй, нэг улсын сургууль байхгүй. За цэцэрлэгүүд нь дандаа ингээ байрныхаа нэг давхруудад байдаг тий. Хүүхдүүд нь тэгэл аль болох хувийн цэцэрлэгт ч юм уу тий хүртээмжгүй байдаг цэцэрлэг сургуулийн. За энээс цаашлаа зүгээр хүүхдээ түрээд явууны зам байхгүй. Ганц дундаа нэг саксны шийдэж байхгүй. Ногоон байгууламж байгууламж бүр цаашаа байгаа байхгүй. Тэгэд ийм ширэнгэн одоо бетонын ширэнгөө ойд амьдардаг болохоор ер нь ингээд боддог байсан. Улс төрд орох яг улс төр гэж бас нэг мэдгүй мөртлөөд ингээл 11 рүү залгадаг ч юм уу те ингээл хороо морон дээр ч нэг ийм хийчихсэн гэл ингээл ганцаараа яваад идэг гэсэн. Гэтэ ингээ ганцаараа ингээд асуудлыг хөөцөлддөг зүгээр л нэг иргэн бол тэгэл болоо юм билэ. Төлөөлөгчдөө хэлээд төлөөлөгч нь цаашаа ажил хийхгүй бол тэгэл дуусаа. Тэгэхээр ер нь оролцоотой байх, улс төрд оролцоотой байх маш их чухал юм билэ гэж бодсон. Залуучууд улс төр муухай бохир заваан гэд ордгоо штэ тий. Түүнээсээ болоод өөрөөсөө дор хүмүүсээр удирдуулаад тэгээд түүндээ бухимдаад стресстэд яваад идэг. Би бол чадхынхаа хэрээр өөрчлөлт хийх гэж одоо зориод явж байгаа гэж өөрийгөө бодоод байгаа. Энэ л миний улс төр заавалчгүй улсын хурлын гишүүн болоод ч юм уу тий. Заавалчгүй том дарга байх албагүй байхгүй юу? Жижиг зүйлээс өөрийнхөө чадах хэмжээнээс эхлээд те өөрчлөлтийг хийгээд бусдаа түүчээлээд жишээлбэл төлөөлөгч болвол те төлөөлөгч хүн ямар зүйл хийх ёстой юм те иргэдэл төлөөлнө гэсэн. Тийм. Одоо зүгээр иргэд мэрэг гэхээр надад нэг хол санагдаад байна. Зүгээр хөршүүдээ найзуудаа дээр доор амьдардаг хүмүүсээ те эднэрийгээ ингээд төлөөлөөд хамтдаа ингээд нэг шийдэл гаргаад эсвэл ингээд саналын аваад тэр асуудлуудыг шийдэхийн төлөө явдаг гарын үсэг цуглуулдаг ч юм уу тий эсвэл ингээд хамааралтай байгууллагууд нь хандаж бичиг илгээдэг тэр иргэдийн хуралд 5 холбоод тий хүмүүсийнхаа найзуудынхаа хөршүүдийнхаа одоо үгийг цааш нь дамжуулдаг ийм хүнийг би төлөөлөгч гэж боддог хгүй. Тэгэхээр улс төр гэхээр миний хувьд одоогийн байдлаар төлөөлөгчөөс л эхэлнэ гэж бодож байна. Заавалчгүй нэг тийм том байх шаардлагагүй гэж бодож байна. Тий. Тэгэхээр яг үндсэн нөгөө иргэдийн яг нөгөө хөрсөн дээр болдог асуудлуудыг мэдрээд тий. Тэгээ уугийн бүгд л мэдэрч ил дээ хүмүүс. Тэгтээ нөгөө яг ингээд тэрийг шийдвэрлэх гэж тий ингээд дэвшүүлэх гэж явдаг хүмүүс цөөхөн л дөө. Ганц нэг хүмүүс ингээд явж идэг сүултээ зарим нь шантардаг, зарим нь яг ингээд явдаг тий. Тэгээ яг л тэр онцлог энэ ус төрлөө орж ирж байна тий. Тэгвэл яагаад алдсан нам юм дүү? Би өөрөө бизнес вумен. Тэгээд өөрөө маш хэрэгчлөөнд хайртай. Тэгэхээр угаасаа л тэгэл үзэл баримтлал өнөт зүйл гэл бүхэл зүйлээ дагаад арчилсан нам билсэн. За яг арчилсан нам за манай одоо ах эгч нар ч юм уу те найз нөхөд танаа арчилсан намынхан чи юм дотроо зодоонтой инээ тэрэг л ярьдаг байхгүй юу? Яагаад арчилсан намд орсон? Өөр гоё цэвэрхэн шинэ намд орохгүй яасан юм асыг гэдэг байхгүй юу? Гэхдээ ингээд би ингэж боддог байхгүй юу? Ардчилсан нам бохир заван биш байгаа байхгүй юу? Зүгээр л адилхан монголчууд л байгаа ш тий. Ардчилсан нам хоорондоо хэрүүлтэй байгаа тий. Айлгэр ч гэсэн хоорондоо хэрүүлтэй байдаг. Найс нөхөд дунд ч гэсэн фракцтэй анги хамт олон ч гэсэн тийм зүйл байдаг байхгүй юу? Зүгээр л монголчуудын өнөөгийн дүр төрх бол ардчилсан намын байгаа байдал.
Ер нь монголчууд ямар байна? Арчлан нам тийм байна. Ил тод хэрүүлтэй тэмцэлтэй. Тэгэл угаасаа харин ч баг ингээд нэг хүнээ дахин шүтээд те одоо нэг дарангуулагчтай болж байгаа бол арчсан намд би хизээч орохгүй. Харин ч ингээ ил тод хэрүүлтэй тэмцэлтэй ингээл өстой байж байгаа нь надад айгүй таалагддаг. Дотроо шилэн. Өнөөдөр тэдний хэрүүл зодон мань ямар хамаатай юм бэ те. Тэгж л боддог. Зарим хүмүүс ингээд арчлан намаа ингээд голоод ч юм уу те өөр намд ордог ч юм уу те эсвэл үзэл баримтлал ижлэх мөртлөө өөр нам байгуулад явдаг ч юм уу те тэрэнд би ингээд гайхдаг. Зүгээр нэг намын учрыг олоод те цаашгаа ингээд явж чадахгүй бол яаж улс их орноо удирдах чиглүүлж чадах юм бэ? Тийм. Тэгж боддог. Би яг сая нөгөө чи сая хэлж байсан арчсан нам бол ингээ ил зодоон нийл хэрүүлэн нийл үүдгийг хэлж шүү дээ. Би бас яг тэр амар эрүүл систем шаарддаг байхгүй. Тийм. Одоо жишээлбэл хоёулаа нөгөө ардын нам гэж байна шүү дээ. Одоо манай хамгийн том нам, улс төрийн нам тий. Тэгээ одоо засаг барьж байгаа. Тэдний бүх юм нь ер нь бол хаалттай. Тий хурлын хаалттай байдаг. Гişүүдэн ч бас нэг ил тод биш байдаг тий. Тэгэхээр тэрэн дотор энэ юм нэг идээ бээр нөгөө буглараад ирэхээр ингээд нэг гэсэрдэг шүү дээ. Бугларахаар асуудал үүсдэг шүү дээ. Өвчин болгодог тий. Өвдөгдөг. Тэгвэл арчсан нам болохоор ил тод юунуудаа ярьчих нь идээ бэр үүсэхгүй асуудлуудыг ил гаргаад нийгэм рүү цацаад тий. Ингэчээр бас нэг өвсөл үүсэхгүй явцдаг нэг юм эрүүл нам юм болов уу гэж би бас хардаг байхгүй. Тэгэхээр найздаа бас ингээд арчсан намыг сонгож ирсэнд баярлалаа. Би ямар ч гэсэн чамаас төрүүлж энэ намд ирсэн байсан учраас хэлээд байна. Ийм гоё бас одоо ийм юм энгийн маш энгийн нөгөө одоо зарим нэг дарга нар чинь дарга болохоор ингээ нөгөө хөрснөөсөө хөндөрчдөг шүү дээ. Мгоо тэнгэрийн юм яриад ярих нь за яг ярьж болно л да. Гэхдээ нөгөө иргэдийн амьдралаас холдчихдог байхгүй. Ихэнх нь гэхдээ нэг бүгд ингээгүү. Тэгэхээр яг нөгөө цоомогийн маань энэ үзэл санаа бол яалчгүй нөгөө иргэдийн төлөөлөл болж гарч ирэх юм болов уу гэж би бол надад яг тийм мэдрэмж ерөнхийдөө төрж байна. Ямар ч гэсэн энэ улс төрийн яг энэ зорилгоо заавал одоо бодит болох юм төлөө хичээгээрэй л гэж найз нас хүсэж байна. Мэдээж нэг улс төрийн хүчин гээд нэг үзэл санааг хоёлаа дагаа явж байгаа. Мэдээж олон зүйлтэй хамтаад явах болов уу гэж би бол бодож байна. Тэгээ итгэл үнэмшлээ битээ алдаарай. Тэгээ угийн чиний ард өмнөд залуучууд байгаа, хамтрагч нар байгаа. Цаашдаас гарч ирэх бах. Чиний бас залуу үеийн төлөөлөл, чамаа төлөөлөл бас олж ирэх болов уу гэж би бас. Чи өөрөө яагаад арчлан нь хэлсэн бэ? Шууд надаас асууж байгаа. Болохгүй л. Болно. Би бол ийм байна. Манай аав чи өөрөө нөгөө арчлын партизан гэж тухайн үед хүмүүс нэлээд ярьдаг байсан. Одоо манай ах гэсэн. Одоо нөгөө манай арчсан намын үүсгэн байгуулагч нар гэдэг Түүл гоо байна тий. Эрдэнэ гоо байна. Одоо ингээл Баабур хин одоо зориг агсан гэл ингээд манай арчлын анхдагч нар шүү дээ тий. Нөгөө хин сосор баруун гоо энэ гэл тий. Яг тэдний яг тэр анх төвчсүүд манай аав бас тухайн үед нь бас зүгээрийн залуучуудад төлөөлөд бас нөгөө 90 оны жагсаалцал намыг орцож ирсэн. Тэр нөгөө суурьнд маань бас ингээд хүмүүжил ирсэн. Ингээд нэг арчлалын үед төрсэн би бас социализмыг мэдэхгүй. Арчлалын үед төрсэн өнөөдрийг хүртэл арчсан нэг юм амьдарч байгаа. Тэгээ аавынхаа бас нэг сургаа айлтвар гэдэг ч юм уу те. Тэгээ нэг юм шингээц юм шиг байгаа юм. Одоо яа шингээсний гэдэг ямар ч гэсэн ингээд нэг арчлал бол чухал, эрх чөлөө чухал гэдэг нэг үдэл санааг л одоо үгээрээ дамжуулж надад суулгацсан болов гэж боддог. Тэгээ би анх 12 онд яг арчсан намд аавынхаа шугамаар ирэхэд бол орж ирчихсэн. Аав маа одоо шууд арчсан намд ор. Би ч тохойд оюутан байсан хөөд. Тэгэл бас тухайд одоо би чам шиг нэг амар чи бас ярьж штэ тий. Ингээд одоо дугаар хорооны асуудлууд байна тий. Ийм асуудлууд байна тий. Иргэд ийм бохомдол төрүүлсэн гэдэг юмыг бодож орж ирж штэ тий. Тухайд би ч оюутан хөх залуу хөхт байсан. Юу тийм бодох нөгөө. Хүсэл мөрөөл зорилго нэг хийсэр үрээдэг штэ ингээд. Тэр үед дээрээ юм арчсан намд орж ирсэн. Тэгээд явцын донд бол арчсан намын яг одоо түрүү яриад байгаа эрхчлөө гэж юу вэ? Үнэцүүл гэж юу вэ? Ус төр гэж юу вэ? Нам гэж юу вэ? Нийгэм юу вэ? Иргэн гэж юу гэдэг яг тэр ойлголтыг ерөнхийдөө бол ингээд мэдээж явж байгаа байхгүй. Тийм учраас өнөөдрийг хүртэл яг арчсан намын тэр үзэл санаанд маш баттай итгэж яг тийм сүртэй нэг амар ингээс нэг бадамлал эсвэл нэг амар амбицлаа ч юм уу тийм сүртэй яваагүй ч гэсэн ямар ч гэсэн арчсан намын үзэл санаа зорилгыг бол тууштай дэмжиж явж байгаа бол залуу итгэл байхгүй.
би арай урт ярьсан аа. Гүг. За найзынх нь бол нэг иймэрхүү байна. А цаашаа энийг бол яг ингэ дэлгэрүүлээд ярил би одоо тийм ямар өөрийнхөө өнөдөө ярмаар байна. Тэгээ цолмон гэдэг хүнтэй л юм танилцах гэж байгаа учраас найз нь бол нэг иймэрхүү байна. Одоо юм цаашдаа тэгвэл одоо цолмон гэдэг хүн одоо ус төрд ороод бас нэг удаагүй тий. Одоо шинэ гэхэд бас хэлэхгүй. Гэхдээ бас багахан хугацаа өнгөрөөцөн тий. Ус төрийн урамсгалын мэдээд хэлсэн байна тий. Тэгвэл цаашдын ер нь бас нэг зорилго чиглэл гэж нэг юм байгаа шүү дээ тий. Тэр талаас нь бас нэг сонирхмоор юм. Ер нь бол зүгээр би ингэж боддог байхгүй юу? Яагаад ч юм ингээд төрд ажиллаж байгаа хүмүүс ч юм уу эсвэл ингээд бид нарыг төлөөлж байгаа хүмүүс яг ингээд сэтгэлд хүртэл ажиллаж чаддгүй. Сэтгэлд хүртэл ажилдаг зүйлийг Монголд юу үзүүлж ийн гэвэл бизнесийнхэн л үзүүлж байна. Бизнесийнхэн л мөнгө олохын тулд тий ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр би ингэж бодоод байхгүй юу? Нэг тийм гоё түүчэлсэн хөөх энэ хүн шиг ийм хүмүүс олон байгаасай. Эсвэл одоо ингээд нэг тийм жишг тогтоомоор тахгүй юу? Одоо манай 26 дугаар хорооны төлөөлөгчтэй Утганбаатар байгаа штэ. Мэднэ үстэй мэдхүү. Тий алдарт манай Утганбаатар тий. Утганбаатар бол яг одоо дүүргийн төлөөлөгч гэж ямар хүн байдгийг одоо жишгийг аягүй сайн тогтооцсон байхгүй юу? Өөр ер нь бол нэг алдартай тийм төлөөлөгч бол ховроо. Гэтэ ер нь бол манай арчсан намынхан бол айхтар хүмүүс байгаа шүү дээ тий. Хамгийн одоо ажилсгууд нь л манай арчсан намынхан байгаа шүү дээ тий хөдөлгөөнтэй. Тэгээ тиймэрхүү одоо тийм үлгэр дуурайлал үзүүлэх тийм хүн болох хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэгэн зүйлийг тултлан сайн хийн. Би одоо яг нөгөө танаа орж 43 тий. Тийм 43 дугаар ороо тий. Одоо энэ би сая яг орж ирэхэд яг нөгөө натурын хавцал гэж яриад байгаа шүү дээ. Тийм бүр нэршилтэй юм байл шүү дээ. Ингээд амар орон байрнууд дундууд ингээд нарийн хаан зам ингээд явж идэг тий. Тэгээ тэнцэн ингээд амар төвжил өсдөг хэсэг гэжтэй энэ хэсэг тий. Тэгээ энэ хэсэг дээр одоо яг ингээд оршин сууж байгаа иргэд байна. Тэгээ энд байгаа хоёлаа нэг жижигхэн асуудлуудыг бас ярмаар санагдаад байна надаа. Би бол одоо зүгээр нэг хөндлөнгийн нэг иргэн бохгүй юу. Одоо би Баян голоос Баян зүрхшөөс очилж ирж байгаа нэг иргэн биш үү. Хаяатаа бас ингээд явдаг л та. Тэгээд яг хаяат ингээд явах яалчгүй ингээд нэг талбай байхгүй. Ингээд баахан л байш ингээд цэцэрлэг сургууль талбай одоо сагсны шийдний юу гэдэг хүүхдийн тоглоом талбайч гэдэг юм. Тийм надад л харагддаггүй. Ер нь тийм үү? Ер нь ямар орчинтой байна яг амьдарч байгаа хүн ямар мэдрэмжтэй. Ер нь бол одоо манай хороо чинь гэр хороолтын дахин төлөвлөлт баггүй юу тий орон сууц болсон. Хашаа болгоныг одоо зараад нэг байр барьсан. Ямар ч тийм зохион байгуулалт төлөвлөгөө байхгүй. Гэр одоо манай хороо ингээ босцсон шинэ хороо. Тэгээд уул нь бол манай хороон дээр ахиж барилга барих тийм зөвшөөрөл өгөхгүй юм бэлээ. Гэхдээ аль би 2023 онд л асуухад 18 барилга аль хэдийн зөвшөөрөл авцсан гэд. Тэг ингээд нэгээрээ баригдаад байгаа байхгүй юу? 18. Тийм. 18 сул газар байгаад байгаа. Бас энэ ч газар байна уу? Бага. Жишээлбэл одоо ингээд манай хуучин амьдарч байсан одоо цагдаагийн 88 дугаар байр гэж байгаа байхгүй юу? Тэрний дунд ингээд маш том ингээд барилгын суур цэцгцэн. Тэгээ тэр суур нь одоо хөрсний ус тий эсвэл тэгээд ундрахтай. Тийм болохоор ингээд барилга барьж чадахгүйгээр ингээд зогсцсон байсан барилгыг ахиж бас өөр айл худалдаж аваад барилга барих гад явж байгаа юм лээ. Тэгээд орон нутгийн сонгуулийн дараа баригдана ч гэх нүуний тиймэрхүү шуум сонсцсон. Тэгээ ер нь зөндөө олон барилга баригдана ахаад. Гэтэл уул нь олд ингээд зарим нэг хүмүүс ингээд гатраа ингээд зарах гээд байгаа байхгүй юу? 500 сая ч юм уу 600 саяар ингээд зарна гэж байгаа. Тэрийг нь уул нь бол ингээд боломжтой бол улс худалдаж аваад тэгээд яг хэрэгцээтэй зүйлээ барьчих боломжтой байхгүй юу? Яагаад тэгэхээр одоо миний ингээд анзаарж агаар Баян зүрх дүүргийн төсөв 360 тэрбум. 43 хон хороотой шүү дээ. Тэнгуут нэг хорон дээр за одоо ятаж бүр манай хорон дээр нэг 5 тэрбумыг за ингээд одоо энэ оршин суугчдыг одоо суугчдад зориулаад нэг цэцэрлэгт хүрээл ногоон байламж эсвэл доороо зогсоолтой юу чинь би нэг тим юм барих боломжтой байхгүй юу? Бараг 2 тэрбумыг л нэг жилд
төсөөлөхөд нэг 2 газар ч юм уу 3 газар аваад 3 гоё одоо нийтийн эзэмшлийн талбай байгуулах боломж байгаад байгаа. Энийн араас хөөцөлдөж явж байгаа хүмүүс байхгүй. Одоо Дэмждэг ч хүн байхгүй. Дэмждэг одоо төлөөлөгч нар ч юм тий. танаа энэ хороонд хүүхдийн цэцэрлэг хэд идэв? Сургууль, Хүүхдийн цэцэрлэг, улсын хүүхдийн цэцэрлэг 3 байгаа. сургууль, энэхний цэцэрлэг. Хүүхдийн сургууль бол байхгүй. Яг залгаа 25 дугаар хороонд бол 111 дугаар сургууль гэж байгаа. 18 дугаар хороонд бол 21 дугаар сургууль гэж байгаа. 21 дугаар сургуулийн багтаамж нь бүр дүүрсэн одоо хідэн ч ээлж хичээлээд байгаа тий. Ахиж одоо юу байхгүй. Хүүхд танаа яг хороонд ч юм бол сургууль байхгүй юм дээ. Байхгүй. Гэтэл одоо Бусад хорооны нэр хэд идэв? бусад хороонд ч гэсэн ер нь бол нэг л сургууль байгаа шүү дээ. Тэгэхээр хүн хүүхдүүдийн суух боловсролын хүртээмжийн нэлийн асуудал байдаг. Гэтэл одоо манай Баян зүрхдүүрийн одоо 43 дугаар хороочин Баян зүрхдүүрийнхаа хүн амын тоогоор бол ихний 10-т орохгүй юу? Газар нутгийн хувьд бол маш жижиг. Гэхдээ шигүү. Тэгээ өндөр байрлалуудад байруудад. Тэгэхээр нөгөө хүн амны суурьшилтэй болж байгаа ч тийм. Одоо ингээд асуудал бол байна шүү дээ. Одоо дугаар хорооны ирхэн энэ чинь амьдраад байна шүү дээ. Одоо энэ чинь чамшиг хүмүүс ингээд зөндөө амьдарч байгаа. Яг тэр одоо яг ингээд баг бетон ширинг болцсон гээл одоо яг хоёулаа яриад байгаа бас чи зүйл биш шүү дээ. Хүмүүс л энийг хэд бол ингээд ярьж байгаа. Тэгээ яг энэ нутаг дэвсгэр дээр ингээд амьдарч байхад энэ хэр таатай байна энэ. Одоо бид нар ч нөгөө үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэж заасан байдаг шүү дээ. Хуулиараа. Одоо тэр эрхийг ер нь хэр эдэлж чинь хидэлж чадж чинь вэ? Хэр вэ? Ер нь бол хотын аавс шүү дээ манай хороочин босч гэж тийм ч бас муухай юм байхгүй. Зарим зүйлийг нь засаж янзлаад тий замыг нь гоё болгоод хөөрхөн ногоон байгууламж бариад ингээ явуул айгүй гоё таатай бус. Ирхмэрхмээ нэг айхтар бол зөрчигдөөгүй л гэж бодож байгаа. Зүгээр жаахан зүйл дээр сэтгэл гаргаад тий ерөөхдөө бол нэг тийм жижигхэн хөөрхөн хотхон л ихгүй юу тий одоо ингээд том хотхнууд байдаг шүү дээ тий тэрнтэй ямар ч ялгаагүй зүгээр хөөрхөн зохион байгуулалт хийчихэд л чинь аюу хөөрхөн болцохоор зүйл. За сүүлийн үед ингээд эмгтэй ус төрш ялангуяа залуу эмгтэйчүүд амар идэвхтэй устдад орж. Сая ингээд улсын хурал бас ингээд тий залуу үеийн төлөө 20 гаруй настай хүн ингээд улсын хурлын гишүүн болчихж байна. Сая бас улсын хурлын сая сонгуул болоход хамгийн залуу нэр дэвшигч чинь 26 настай нэр дэвшигч байлаа шүү дээ. Яг сонгогдоогүй л дээ. Тэгээ энэ мэтлэн ингээд эмгтэйчүүд амар нийгмийн амар идэвхтэй болчлоо. Ус төлөө амар идэвхийлэн бас оролцоод байгаа харагдаад байна. Тэрний нэг төлөөлөл та өөрөө байгаа шүү дээ. Тэгээ нөгөө эмгтэйчүүд ингээд бас ус төрд ингээд хүчтэй манлаа бас ирчүүдтэйгээ ан ман үзэлцээд ингээд орж ирж байгаа. Миний хувьд бол амар таатай санагдаад байгаа. Яг бол нөгөө эмгтэй хүн гэдэг чинь бас нэг харах өнцөг өөр өгдөг. Эрэгтэй хүний бас нэг хардаг өнцөг нэг өгдөг шүү дээ. Тэгээ тэр талаас ч юм уу гэж хараад байна. Чиний хувьд Монголын ус төр одоо эмгтэй хүн ингээд бас зөриг гаргаад тэгээ хатуу тоглоом хатуу ингээд талбарлуу тий амар өрсөлдөөнтэй салбар шүү дээ. Энэ салбар руу орж ирж чинь тий. Тэгээд эмгтэй хүн цаашлаад Монголын ус төр ирнэ ямар хөө байгаас гэж ирнэ хүсдэг вэ? За тэгээ ер нь бол бүх салбар дээр эмгтээчүүд манлайллыг үзүүлж байгаа. Тэгээд үүнд би маш их баяртай байдаг. Бизнес дээр гэхэд чинь залуухан 20 дэд охтууд чинь тэр бумтан болоод өөрийнхөө бизнесийг мундаг амжилттай авч яваад байна. Тэгэд улс төрт ч гэсэн одоо яг эмгтээчүүд өөрийнхөө нөлөөллийг маш сайн үзүүлж байна. Тэгээ үүний нэг нь би болох нь цааш тий явж исэн хичээж явж гин тий чадах чинээгээрээ бас манлайллыг үзүүлээд өөрийнхөө хийн гэсэн зорьсон зорилгоо биелүүлнэ гэж бодож байна. Одоо ингээд бизнес хоёлаа сайн ингээд бизнесийн салбарыг бас ярьж байна шүү дээ. Өөрөө бас ингээд бас хувийн бизнес эрхлүүлээд ингээд явж байгаа. Энэ Монголд одоо энэ бизнесийн орчин хэр санагдаж байна? Бизнес хийхэд таатай байна уу? Ямар вэ? Ерөнхийдөө бол бизнесийн орчин их хүнд штэ. Татвар өндөр, нийгмийн даатгал, тэгэл хүн амын орлогын албан татвар хэлэл ерөөс ингээд хүн ажилуулснараа баг өөрөө дампуурах гэдэг. Тийм.
Тэгээд энэ халамжийн системээс болоод ажиллах хүн олдохгүй тий. Тэгэл баг өстө одоо хүмүүсний зар яваад байгаа ш тий. Амьсгалдаг л байхад болно ажилд ороод өгөөч. Үнэхээр үнэн ажиллах хүчний хомсдол маш их байгаа. Одоо ингээд ажиллах хүч гэж шүү дээ. Уул нь бол Монголд ингээд ажлын байр бол амар их байдаг юм бэ л дээ. Тэнгүүд л бас нөгөө ажиллах хүч нь бас хомсдсон. Тиймэрхүү нэг юм яваад ийлээ. Тий. Одоо жишээл ингээд нэг зарын сонио, ажлын зарын сонио авахд битүү ажлын байр байхгүй. Тэгээд яг тэндээ ингээд очиод ажиллах хүмүүс нь олдохгүй байгаа. Одоо яг чиний сони асуудал ингээд Монголд бол тулгарсан юм бэ л дээ. Тэгээ манайх чинь уул нь одоо дэлхийн улсууд бол ингээд юм байна. Яг тэр орон зайг чинь гаднаас нөхт юм. Гадаас одоо хаанаас ч юм. За чи одоо монголчууд одоо солонгос руу явж штэ тий. Хар бор ажлыг хийж штэ. Тэр шиг манай Монгол улс бас нэг тиймэрхүү систем рүү баг би бол гэж боддог шилжүүл яадаг. Одоо жишээ Хятадаас ч өөрөөсөө хаанаас ч ядгийн тий. Бас нэг тэр дотоодын ажлын байраа бид нэр өөрсдөө бол хангаж чадахгүй юм байна гэдгийг бол ингээд харагдаад байна шүү дээ. Тэнгүүд л тэрийг гадны хүчээс гадаад тусаас ч юм ингээд ажиллах хүч авчиад бас ингээд нөхөж болох юм болов гэдэг л яг миний зүгээр нэг бодол байна. Энийг чи юу гэж харж байна? Бизнесийн салбар болгон өөр өөр л дөө. Жишээлбэл барилгын ажилчдыг бол Хятадаас авчих боломжтой тий. Хөхөд засрагчийг Филиппинээс ч юм уу тий. Тэгэн гут ер нь бол тим систем рүүгээ нэг баг шилжээд эхэлсэн гэж би бодож байгаа. Тэг ингээд одоо IT чиглэлийнхэн ч юм бол тэгэл ингээд аутсорсингээр ингээд ажиллаа л тий. Дэлхийн хаанч байсан ингээд ажиллаа хийдэг ч юм уу тий. Дизайнерууд ч юм уу тий. Тэгээ тэмхүү чиглэлд орж байгаа. Энэ бол зөв Монгол гэдэг чинь ганцхан бөөрхий одоо нэг хэсэг биш шүү дээ. Дэлхий гэдэг чинь нэг том цул даяарчлагдаж чинь тий. Тэгэхээр дэлхийн хаанч хүн дуртай ажиллаа хийгээд явах боломжтой. Энийг бол би бас дэмждэг. Сая улсын хурлын сонгуул боллоо тий. 24 оны улсын хурл. Яг Монголд бол нэг юм 3 сонгуул болоод байна шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуул нэг болж байна тий. Парламентын буюу их хурлын сонгуул гэж болж байна. Тэгээ орон нутгийн сонгуул гэж нэг юм 3 сонгуул болоод байна шүү дээ. За яг би ерөнхийлөгчийг хайчээ. Ерөнхийлөгч бол яг тэр бас тусдаа сэдв яриад байгаа. Парламентын сонгуул буюу улсын хурлын сонгуул мөн одоо энэ орон нутгийн сонгуул гэж яриад шүү дээ. Одоо ингээд болох гэдэг юм тий. Энэ хоёр сонгуулийн ер нь ялгаа нэг юу гэдгийг одоо иргэдтэй нэг тодорхой тийм хөө мэдээллийн журмаар өгвөл. Улсын хурлын сонгуул бол төрийн бодлого тий гадаад дотоод бодлого, хууль батална. Тэгээ энэ бол маш том сонгуул. Орон нутгийн сонгуул бол ахуйн шин чанартай, илүү их нийгмийн шин чанартай сонгуул гэдэг. Тэгэхээр улсын хурлын сонгуул бол олон намын тогтолцоотой байж болно тий. Орон нутгийн сонгуул бол ер нь бол жижиг намууд бол хэцүү. Жижиг намуудаас одоо төлөөлөгч сонгогдлоо гэж бодоход дээшээгээ одоо бодлогын түвшинд бол дэмжигдэж чаддаг. Үүгээрээ маш том ялгаатай. Тэгэхээр энэ бол нэг анхан шатны энэ бол анхан шатл гэж анхан дунд шат гэж ярьдаг шүү дээ. Тийм. Тэгээ энэ тал дээр бол яг нэг тухайн нам нь өөрөө бас нэг хүчтэй олон болж гарч ирэх шаардлагатай гэдэг санаа. Тийм одоо жишээлбэл ингээд юу яаж байгаа байхгүй юу? За Баян зүрх дүүр дээр жишээ авъя л да тий. 43 хороотой. Тэгээд жижиг нам одоо доороо хичнээн ингээд иргэдийнхаа одоо тий саналыг аваад цааш нь ингээд батлуулах гад хөөцөлдсөн ч дэмжигддэггүй. Бодлогын түвшинд ерөөсөө нөлөөлж чадахгүй байдаг. Нэг холбоо гэж нэг бодлогын түвшинд явж байгаа нэг эрх баригч гэдэг юм уу дээ засаг барьж байгаа нам. Энэчнээс бас ингээд бас нэг төлөөлөгч гэдэг хоорондын нэг уялдаа холбоо гэдэг зүйл. Тийм уялдаа холбоо бодлого байгаа байхгүй бас. Тэгэхээр одоо хоёулаа ч нөгөө 2 том нам гэж штэ. 2 том намын хоёр гишүүд суугаад яриад байна л да. Ардсан нам одоо Баян зүрх дээр чинь бол засаглаагүй. Одоо ардын нам засаглалтай байна. Тийм ардын нам засаглалтай. Энэ хэдэн жил энэ засаглаж байна нөхдүүд. Ер нь бол сүүлийн 4 жил засаглаж байгаа. Ардсан нам засаглаж одоо тэгээ ардын нам засаглаж байна тий. Баян зүрх дүүрч нийт хэдэн төлөөлөгчтэй. За одоогийн байдлаар бол 43 хороотой. Тэгээд
хороо тус бүр нэгin эсрэг нэг буюу одоо нэг хорооноос нэг төлөөлөгч гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр 43 төлөөлөгчтэй юм Тийм. тийм. За тэгэхээр одоо энэ 43 төлөөлөгч шүү дээ тий. За мэдээж ачсан намаас байгаа хардын намаас байгаа байх. Нэг 3 дахь хүчин гэж одоо бид нар яриад шүү дээ тий. Тийм жишээлбэл одоо хүн наамж байдаг юм уу, иргэний зориг ногоо наамж байдаг юм бүгд найрамдагч байдаг юм эсвэл бие даагч нарч байдаг юм уу тий. Ийм хүнхтүүд байна шүү дээ. Энд чинээс юм сонгогдсон хүн байд юм уу? 3 дахь этгээдээс л гэсэн санаа л да. Яг 2020-оос 2024 оны жишээ гэвэл одоо сая сүүлийн 4 жилийн жишээн дээр гэвэл манай Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Натур орчим хэсэгт хүн намын төлөөлөгч байдаг гэхгүй юу? Тийм. Хүн нам сонгосон 43 25 хамтдаа. Одоо тэгвэл танай хорооч тэгвэл одоо хүн намын төлөөлөгчтэй юм шүү дээ. Хүн намаас дэмжиж гарч ирсэн төлөөлөгчтэй юм. Тэнгүүд л одоо чи одоо 43 дээр амьдарч байгаа юм шүү дээ. Тэнгүүдлийн төлөөлөгч маань нөгөө одоо дээдлийн нөхдүүдтэйгээ нөхцөл зүгээ олоод эсвэл одоо хорооны асуудлуудыг шийдэх хэмээг ер нь хэр хийсэн гэж ер нь зүгээр одоо нэг дүгнэхэд юу гэж харж байна. Хов хүн талаас шээ би одоо нэг өөр хэсэг зүгээр цолмон гэдэг нэг хувь иргэн шүү дээ оршин суугч. Тэр талаас нь л асуугаад байна. Хэцүүлтэй зарим одоо ингээд улсын одоо зарим бүртгэлүүд дээр манай 43 дугаар хороо бүртгэдэг байдаг зүгээр энэ бол энгийн асуудал нэгт. За тэгэл одоо ингээд маш их асуудалтай шүү дээ тий. Хог байна. Байр болгоны одоо Б1 давхрын одоо усанд одоо ингээл усаа шавхаал тий помпоор байнга шавхаал энэ болохоор хөрсний ус нэвчэж орж ирж байгаа асуудал байна. За ингээд зам талбай сургууль цэцэрлэг гэдээ маш олон шийдэгдээгүй асуудлууд байгаа. Энэ 4 жилийн хугацаанд бол захаас нэвтрүүлээ шийдээд болохоор асуудлууд واخгүй юу тий. Эдгээр асуудлыг шийдэе гэж явсан байж магадгүй тэр хүнийг би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн мэдээлэл бид нарт хэлж байгаагүй. Шийдийгээ цааш нь дамжуулсан ч гэсэн тэр бодлогын түвшинд бол дэмжигдээгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бодлогын түвшинд дэмжигдэхийн тулд бид нар ямар төлөвлөгчдийг сонгож болох вэ гэвэл магадлал өндөртэй иргэдтэйгээ маш ойр тулж ажиллах хэрэгтэй. Би түрүү хэлсэн шүү дээ нөгөө манай Утганбаатар гээ те 26-гийн Утганбаатар шиг л ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь манай арчилсан намын гишүүн шүү дээ те. Тэгээд Утганбаатар бол ингээд яг л ингээд одоо эн чинь заавалчгүй хурал зарлаад хинч хурал дээр очихгүй те. Тих ямар ч шаардлага байхгүй. Мэдээлэл технологи хөгжчөөд байна те. Цахимаар бүх хурлаа шийдчихэд байна те. Өөрийнхөө профайл хуудаснаас те цахим хаягнаасаа лайв хийх хэрэгтэй байхгүй юу? За энэ асуудал дээр юу гэж бодож байна те? Та бүхэнд ямар асуудал байна? Хамтдаа шийдийгээд цаашаа дээшээ дэмжлэг авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд тийм ажлаа би бол огт хийж чадаагүй гэж бодож байна. Түүнээсээ улбалаад манай 43 дугаар хороо одоо яг ингээл 4 жилийн өмнө ямар байсан одоо яг байдгаараа л. Ер нь за төлөөл хүн нам бол ингээд яг нэг дөнгөж гарч ирж байгаа ургаж байгаа цэцэг гэдэг шиг нэг соёолж байгаа бол нэг намлах л да яг нэг урамлаа төсөөлөл тий. Одоо жишээлбэл одоо ингэ манай арчилсан намынхан тий Баянзүрх дээр засаг болоогүй олох болж чадаагүй ч гэсэн төлөөлөгч нар нь олон ажлыг амжуулсан байдаг. Жишээлбэл одоо манай хөрш одоо уртлын 26 дугаар хорооны одоо төлөөлөгч манай Утганбаатар шүү дээ тий. Ямар их ярьж байгаа. Гэтэ миний рүүл модель байхгүй юу тий. Манай найз бол мундаг брэнд юм шиг. Тий. Тэгэхэд Утганбаатар маань маш олон ажлуудыг амжуулаад тий шийдээд тийшээ ингээд бодлогын төвшөнд ингээд хүрч ажиллаж чадсан байгаа байхгүй юу. Иргэдтэйгээ ч ойрсон. Тэгэхээр ингээд яриад хаар тий 3 дугаар хорооны манай одоо 2 төлөөлөгч чинь хамгийн их ярьсангаар шатгарсан тий одоо ингээд асуудлуудыг ингээд хурал дээрээ ярьж хэлдэг тий шийдвүүлж чаддаг. Ингээд бодохоор ер нь хүчтэй. Сөрөг хүчин ч гэсэн ямар ч сөрөг хүчтэй л. Хүчтэй тэгээд ажиллаа хийдэг. Гол нь энд чинь төлөөлөгч хүн ажиллаа хийгээд чаддаг байх хэрэгтэй байхгүй юу? За одоогийн нөхцөл байдалд бол одоо манайх арчилсан намынхан цөөхөлж гисэн одоо
бүхэл зүйлээ ингээд сайн хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ бүгдээрээ гэж ахиж яг өөрийнхөө хорон дээр төлөвлөгч маань дэвшиж чинь те ажиллаа хийсэн хийлэх зүйлтэй болохоор одоо бол бид нар олон болчвол илүү их хийх юм байна. Мөрийн хөтөлбөрөө бүгднийг нь хэрэгжүүлж чадах юм байна гэж харж байгаа. Одоо манай цолмон маань анх удаага бас сонгуульд нэг дэвшиг нэг хатуу шийдвэрийг гаргаад те. Бас энэ чинь бас зүгээр нэг хэр баргийн хүмүүс за өрсөлдөг салбар биш. Би өөрөө бас ингээд улс төрийг бас гадалдаг учраас мэдээд байна л да. Ялангуяа гэхдээ эмгэгтэй хүн дээр ялангуяа. Тэгээ ингээд нэг дэвшиг шийдвэр гаргасан. За яг ингээд ардсан нам бол бас цөөхөлж гисэн юм хийгээд байна тийм үү. Чадлынхаа ярээр үзээдэх шиг байна. Зүтгэл байх шиг байна гэдэг шиг зүтгэл энэ. Цолмон маань одоо энэ улс төрийн салбар руу орж ийн. Тэ. Маш олон асуудал бэрхшээлүүд чиний өмнө бол ингээд чамааг ингээд хотоод хүлээгээд байж байгаа. Тэ. Энэ зүйл дээр яг чиний одоо өөрийн чинь сэтгэлийн хат гэх юм уу? Ер нь даван туулах гэдэг юм уу? Тэр зүйл дээр энэ хэр өөрийгөө бэлдсэн бэ? Найс нь ингэж боддоо штэ. Холын зорилго том байвал ойрын зорилго юу ч биш. Тэ? Би одоо ингээд арчилсан намд ингээд ороход надад хүртэл жоохон хэцүү байсан. Яагаад тэгэхээр хин хаанаас ирж байгаа юм арчсан намд надад ах トゥ хамаатас найс нөхөд байхгүй. Хиний хүн юм гэж асууж байна. Тийм хиний хүн гэл тэгээд хэцүү байсан. Одоо энэ 43 дугаар хорооныхон би арчилсан намын үрийн дарга штэ. Үрийн дарга болох ч гэсэн хэцүү штэ. Бас ингээд сонгуультай тий. Бүхэл зүйл ингээ манай арчилсан нам чинь сонгуультай, шалгууртай ингэж явдаг. Бүгдэнд нь ороод явсан. Тэгээд миний зорилго том сонгуульд оролцох, сонгуульд нэр дэвших бол миний зорилго биш шүү дээ. Миний зорилго бол би амьдарч байгаа орчноо сайжруулах, нийгмийнхаа төлөө сайн сайхан өөрийнхөө хийж чадах бүхэл зүйлээ зориулах байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо миний хажуугаар зөрөөл өнгөрөх зүйлс одоо надад хөвч тохиолдсон би тэрийг нэг тоохгүй ажрахгүй гэж бодож байгаа. За ингээд улс төрд эмэгтэйчүүд ер нь бас жоохон хэцүү төвөгтэй гэдэг зүйл байдаг шүү дээ. Тэгээ ямар ч үсэн ингээд маш тийм эрчимтэй зориг гаргаад энэ чинь бас нэг хэр баргийн хүмүүс ингээд үзье гэл энэ талбар бас орчдгоо байхгүй нэлээд олон шат шалгуур байдаг. Давстаа даваа гэж байдаг тий. Тэгээ тэр даваануудыг давж тэгээд ер нь бол тийм эцсийн үр дүн дээр хүлээн зөвшөөрөлттэй байхгүй. Остор гэдэг чинь бол тэгээд хүлээн зөвшөөрөлттэй шүү дээ. Тэгжээс тэр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээж амжилт гаргадаг шүү дээ. Тэгтээ зөвхөн устж хэлгүй бизнес тий өөрөө бүх спорт хийцэн гэл тий. Тэрэндээ ч гэсэн тийм их хөл байдаг. Яг тэрний шиг ямар ч юм зориг гаргаад энэ остор гэдэг маш том салбар руу тий. Өчтөө бас ингээ үеэ төлөөлөөд тэгээ бас хүүсээ төлөөлөд гэх юм бас орж ирж байгаа найзаараа би бас ингээд бахархаад маш их дотроо маш их дэмжиж байгаа, итгэл хүлээлгэж байгаа. Наад ч гэсэн ингээд маш олон залуучууд бас чамд итгэл найдвар тавьж байгаа. Яг хоёул бол нэг тийм хүмүүс одоо энэ хоёр ямар аймаг сүртэй юм ярдیں۔ Нэ тий гэж бодож байгаа улсын хурал. Одоо хүмүүс нэг сонгуул гэхээр нэг улсын хурал, парламентын сонгуулийг боддог болчиход байна шүү дээ. Эсвэл ерөнхийлөгчийн сонгуульч гэдэг юм уу тий. Гэхдээ яг нөгөө амьдрал хэрэгтэй. Яг бидний нөгөө хөрсийг шийдэх тий. Бидний яг ингээд годомжоор явж байгаа зам зөндөө саад биштэй байна. Бата биш шүү дээ тий. Энийг шийдэх сонгуульч болно. Яг энэ орн нутгийн сонгуульч шүү дээ тий. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин тулд ээж хүн, эмэгтэй хүн бас өөрийн оюун санаа сэтгэл зүтгэлийг гаргаад ажиллая гэдэг юм шийдвэр гаргаж байгаа. Найстаа бас амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд ер нь бол ялалт гэдэг зүйл одоо цаашаа чамайг урагшлуулах баг. Гэхдээ ялагдлаа яах вэ гэдэг би нөгөө талаас нь ирэх гэдэг шүү дээ. Магадгүй ингээд яригдчих болно шүү дээ. Яригдсан ч гэсэн өөрийнхөө нэрч хүчийг бити алдгаа гэж нэстэ хэлмээр юм. За баярлалаа. Одоо хоол хөрлөө. За тэгээд өнөөдрийн ингээд подкастаар маань Отон баярын цолмон энэ би ингээд хүмүүсээс ингээд бүтэн овог нэрээр нь бас дуудахыг юм чухалчтэй. Тэгээ Отон баярын цолмон гэдэг найз маань битээс нэлээд тийм энгийн хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй сонирхдаг ч юм уу сонирхдаггүй ч юм уу тэ нэг тиймэрхүү салбар шүү дээ яг хоёул ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэний талаар энэ хэдүүл ярьлаа. Тэгээ цолмон маань ямар ч байсан ингээд
Австрийн салбар руу эргэлт бацалтайгаар орсон байна. Хэдүүлээ залуучуудаа дэмжиж. Тэгээ одоо ингээд сүүлийн хором гэж байдаг шүү дээ. Тэгээ тэрэн дээр одоо магадгүй ингээд би чамаас нэг асуугаагүй зүйл байж болно шүү дээ. Тиймэрхүү зүйлийг л миний найз бас өөрийнхөө саналыг, бодлыг хэлээд тэгээд өнөөдрийн хоёулаа энэ ярилцлага өндөрлөх. За тэгээ. За тэгэхээр ингээд би Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу өөрийн 10 гаруй жил амьдарч байгаа одоо газартаа нэр дэвшиж байгаа орон нутгийн сонгуульд та бүхэн идэвхтэй оролцоорой. 10 дугаар сарын 11-ний өдөр 7 цагаас 20 цаг хүртэл энэ сонгуул үргэлжилнэ. Тэгээд 5 дахь өдөр байгаа. Тэгэхээр та хэд мэн салхинд гарчлахгүй. Сонгуулаа өгчөөд шоу дараа. Сонгуулаа өөрөө энэ бол маш чухал шүү. Бид 4 жилд ганц удаа л төлөөлөгч нартөө бид нарыг төлөөлж байгаа хүмүүстэй дүн тавина. Хариуцлага тооцох өдрүүд маань ойртож байна. Тэгээд дүнгэн тавиад өгөөрэй. Амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань энэхүү өндөрлж байна. Өнөөдөр миний энэхүү дугаар маань Цолмонгийн гэрээс хүрч байна. Тэгээд анх удаага бас ингээд яг гэрт нь очиж ингээд үнтэй ярилцж үзлээ. Тэгээ бас их сонирхолтой байдгийм байна. Гэр эрэндэгтэй гоё халуун дулаан уур амьсгал цаанаасаа мэдрэгдэм байна. Тэгээ цаашдаа ер нь бас дугааруудаа нэг иймхүү байдлаар явуулдаг. Танад хоны болчих юм уу? Танад хоны гэдэг шиг. Танад хоол гэдэг. Үчээ бариад ингэ явчихд юм уу?